Сайн байцгаана уу? За өнөөдөр халгын тосон бэлтгэлийг гэрийнхэн аргаар яаж бэлдэх тэр зааврыг оруулъя. За тэгээ ерөнхийдөө халгаа гэдэг бол өрөвслийн эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй антиоксидант чанартай. За тэгээ өвчин намдаад гэдэг ингээд шинжлэх ухаанаар батлагдсан ийм гайхалтай бас ийм байгалийн ийм ургамал байж байгаа. За тэгэхээр сүүлийн үед бол эмийн сангуудад энэ үе мөчний өрөвсөлтэй ийм үе мөчний асуудалтай хүмүүсд зориулаад энэ капсул хэлбэрээр мөн халгааг зардаг болсон байж байгаа. Гэрийнхаа нөхцөлд бол бид нэр цай хэлбэрээр ууж болно дотроос. За мөн үе мөчөндөө төрхтэй тийм тосон түрхэлэг гээлийн хэлбэрээр мөн аптекуудад зарагддаг юм байна. За тэгэхээр энэ тосон түрхэлгийг мөн гэрийнхаа аргаар хийж болдог. За тэгэхээр өнөөдөр тэр аргыг та бүхэндээ би одоос яг өөрөө хийх гэж байна. За тэгээд хийгээд тайлбарлаад ингэ явчихъя. За энэ бол маш амархан юм байлээ. За тэгэхээр эхний ээлжинд биднэрт ийм шилэн тагтаа сав хэрэгтэй. За хоёрдугаар гэх юм бол ийм нундаг үүрүүлчихсэн хуурай халгаа маань хэрэгтэй. За ингээд 250 мг оливын тос юм эсвэл висийн тос байж болно 250 мг. За ерөөсөө энэ гурав байхад л за болж байгаамаа. За тэгээ эхлээд халгаагаа энэ лугаа ингээд шил руугаа хийчихнэ. За би хийгээд хий. За тэгээ та нар маань халгаагаа сайхан хатааж агаад аль болох халгаагаа хатаахтаа бас гэрэл байхгүй тийм жоохон гэрэл баг тусдаг тийм газар халгаагаа хатаавал их зүгээрээ гэж хэлдэг юм билээ шүү. Тэгэхээр халгаагаа бас тэгж хатаагаарай. Тэгээ сайн хатааж агаад гараараас ингээд бэлэг өмсч чагаад өөрчлөхөд бас болох юм байлээ. Бүр илүү гоё нарийн нөгөө цай хийж уух гэж байгаа хүмүүс маань гоё ууранд нүдж агаад тэгээд уух юм бол бас их болох юм байлээ шүү. За ер нь халгааны цайг бас их маш болгоомжтой уугаарай та нар маань. Энэ бол маш их хүчтэй юм байлээ шүү. Тийм болохоор өдөрч ерөөсөө 2-оос илүү уучлахгүй. Уухтаа би өмнө хэлсэн байгаа 7 хоногт уугаад 3 хоног амраад гэд ингээд амраад уугаад ээлжлээ явах хэвээр. Цус шингэлтэй за мөн шээс хөөдөг эдэргээд бас их бас даралт бас нөлөөлдөг бас сөрөг талууд байдаг юм билээ шүү. Тийм болохоор та нар болгоомжтой уугаарай. За ингээд би юугаа хийчихлээ. Халгаагаа ингээд хийчихнэ. За одоо 250 мг 9-ийн тос гэдгийгсэн шүү дээ. За 9-ийн тос би энэ юу гарантай юу байхгүй учраас юм аяг яаж гисэн. За ерөнхийдөө энэ аягнууд маань 250 мг гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр ийм аяганд би хэмжиж хийж бодоод за аяганд ингээд хийчихье. За яг энийгээ ингээд дүүргээд за яг ингээд дүүрэн за энэ 9-ийн тос. За ерөнхийдөө яг энэ 9-ийн тос маань энэ халгаагаа яг энэ хучих ёстой гэж байгаа юм битүү. За ерөнхийдөө ингээд хучигдах юм байна угаасаа. За ерөөсөө одоо ингээд болоо. За ингээд таглаад за нартай газар 21 хоног нартай газар байлгана. За тэгээ өдөр болгон нэг удаа ингээд сэгсрэн. Ингээд сэгсрэл өдөрт нэг удаа ингээд сэгсрэл ингээд нартай газар 21 хоног байлгаад за 21 хоногийнхоо дараа сайхан шүүгээд тэгээд харин ийм шилэн ийм сав биш те ийм гэрэлтдэг ийм сав биш. Аль болох нөгөө жоохон бор шил гэж хэлдэг шүү дээ тийм бор шилтэй нар тусахгүй тийм бор шилэнд тэр шүүсгэн энэ тосоо хийгээд 21 хоногийнхоо дараа шүүсэн тосоо хийгээд харин тэгээд нар тусахгүй ийм жоохон тийм сүдэр дүүхэн газар нэгсэнтэй сэрүүн сүдэр дүүхэн газар хадгалнаа гэсэн. За тэгж хадгалаад за тэгээ яг өөрийнхөө яг өвдөж байгаа хүчтэй өвдөж байгаа тэр өвдөг ч юм уу те мөр ч юм уу тэр үе мөчнүүдээрээ сайхан дүрхээд массаж хийгээд за ингээд сайхан өдөрт 2 удаа хийж болно гэж байгаа. 2 удаа ингээд массажлаад хийх хэрэгтэй. За тэгээд буцаага сайхан таглаад нөгөө сэрүүн тийм жоохон нар тусахгүй тийм газараа хадгалж авах хэрэгтэй байлээ шүү. 21 хоног бол эхлээд нартай газар байлгана гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энийгээ бүгдээрээ сайн анхаараарай.